Нэг. Хол айтаа хорж байгаа үстэй тий. За. Үчимэнд манайхан тэгээд шэрлээ түгээгээд өгөрөө. Өнөөдөр үйл ахт хоёрын зөрчилдөж байгаа нэг том сэдв болвол ийм нэгдлээ. Сая үйл ахын өглөөний битсэн бичвэрийг маш олон хүмүүс үлдсэн байгаа. Тэгээд 75,000 үлдсэн байлээ. Тэгэхээр тэнцэнээс бараг 90% нь үйл ахыг нэмсэн байлээ. Мэдээж тэр бол зөв бичвэр байсан. Би миний оруулсан бичвэр өнөөдөр Жонко Эпштейнтэй холбоотой, Жорлын эрдэнэтэй холбоотой бичвэрийг 50,000 үлдсэн байсан. Тэрний 75% нь бол намайг дэмжиж лайк дарсан баг жишээтэй. Тэгээ нэг юм ууралж байгаа хомосоид хүн сүрэгч энэ оё хүн сүрэгч нь бол комент бичдэг шүү дээ заавалжгүй. Манай арцнаалууд бол нэг тийм комент бичээд байдгүй. Тэгээ тэрийг ялгаж салгаж хараасдаг гүм да бараг л тэгэл дагаал хүн сүрэгч нь хуйларчдаг. Тэгээд өнөөдрийн бичвэртэй холбоотой үйл ахтаа зөрчилдөд эхэлсэн юм аа. Үйл ахаас яг ингэдэг байхгүй. Тэгээ одоо Жимба энэ чинь одоо яах вэ? Тэгээ эвлж нэгдэхгүй болохгүй гэдэг. Бид яг энэ дээрээс болоод маргалцсан. Нэр яг байцлагт өргөж очих яг ингэж хэлсэн юм уу? Өнөөдөр бичвэрээ чинь. Тэ одоо тэр бичвэр дээр гарч байгаа нэг очсон баяр цэгтэй хэлсэн биз дээ. Тэр чи яг тэгж. Тэр яг нөгөө цээжин дээр нь шархсаар бэрэгч бол тэр бол одоо миний зүгээр хэтрүүлгийнхэн миний сэтгэл шүү дээ. Миний төрсгөл. Тийм үү? Зүгээр би одоо тэр хэв нэгдлийн одоо тэр үзэлснээ бол ингээ бариад өгдөг аа. Тэрэн дээр хатуу байдаг гэдгийг л илүү их төрслөө сайтай л хэлсэн хэрэг. Яг үндэ бол тэр чинь шоронд багт би эргэж очих чинь тэр чинь ажиллаа хийсэн гаднаас орж ирсэн. Тэгээд тэр орж ирээд би орж ирэхэд үнэхээр одоо гайхсан чинь нэг юм Конор Макгрегор ч үлээ. Би одоо энэ хоёр Шотландын хоёр Макгрегоруудыг миний мэддэг. Нэг нөгөө нохоц одооны Макгрегор. Нөгөөх нь бас нэг Макгрегор биш үү? Нөгөө Холливуд од. Тэг Монгол хүүхэд өргөж авсан ч гэдэг үл юуч гэлээ. Тэр хоёрыг би жоохон холиод идэм аа. Гэхдээ яг одоо тэр нэг юм гоё фиттэй булчин сүрмсэн зангидсан тийм байдалтай одоо баяр цогтой байсан би өөр одоо хин нөхцөлтэй энд ингээл юу нөгөө энэ фит хийгээл одоо ер нь дараагийн нохоц одоо цэцэг одоо бэлтгэл хийж идэг юм байна л гэж харахаар тийм л байсан. Тэгээ ч баяр цогтыг 10 жилээр орсон шүү дээ баяр цогт тийм ээ. Зарасал одоо хэрэг хүн бол сэтгэл дээрээс унж өхмөр мохоо хэлвэгдүүлж ял авсан шүү дээ тий. Тэгээ тэр харахын гэж очиод хараад одоо слангаас шүү дээ. Тэр би хаана одоо чан бадруу. Гү тэгээ тэр нэг ном овоолго тавьчихсан тийм үү. За тэгэл ерөөсөө яг та хоёлоо тэгээд устрал ярина. Өөр юу ярьдгийг өөр юм ярьж чадахгүй шүү дээ. Тэгэл ярихт л одоо саяны термины өнөдөр бичдэг үг хэлсэн юм л та. Тэг би нэг юм ерөөсөө та нарын масгах. Насцсан нам юм нэгдлээ хангах гэдэг юм. Ямар юм жонхотой яаж юм нэгдэл хангах гэдэг байгаа байхаа. Би баяр цогтөгцөн хэд хэд удаа юм нэгдэлтэй үзэх нь би дургуутаад байгаа юм чи ерөөсөө тийм шүү дээ. Жонхотой шүүрттэй хин шүүрттэй яаж юм нэгдэл хангаж явах вэ? Тэгээд за нэгдүгээрт за одоо тэгээд хоорондоо тулалдаад аяа. Үзэлцээд хагараад явъя. Тэгээд тэгвэл ялагдал л шүү дээ. Энэ нам чинь жонхогоо хөөж явуулаад болно шүү дээ. Тэгээд харин хий хөөж явуулах юм дээр чинь. Тэгэхээр намын лидер ир зоригт гарах хэрэгтэй шүү дээ. Тэгээд одоо тэрийг бол мэдэхгүй намын лидер л мэдэх байх. Гэхдээ хэн нэг нь намайг өвчлцсэн юм шиг очиод хэн нэг хөөнө гэдэг бол би бол тэр бол одоо арайч бас үгүй баха гэж бодчихно. Одоо нэг нь ингээл өвчлцсэн юм шиг хөөчөө зайлах юм намаас гэл. Тэгвэл нөгөөдөлт ч бас тэр гişүүд дэмжигчгэд зөндөл нь шүү дээ. Тэгэл ингээл хэнийхэн за жишээ нь би бол одоо Америкийн бүгд найрамдах нам гэлээ. Тийм үү? Зүүнээс баруун хүртэл зөндөө урсгал бай. Зөндөө фракц. Тэгээд тэд нар ч тэгэл одоо нэгэнт гарсан шийдвэрээ биелүүлэл явна. Ер нь эм нэгдэл гэдэг чинь нэг ийм зарчмалтай. Чи ер нь эм нэгдлийг ярихаараа жоохон бас коммунистууд, фашистууд чиг ярих гэдэг шиг байна.
бүгдээрээ манай намч 200 мянган гишүүнтэй. 200 мянган гишүүн нэг санаатай байна гэж энэ ертөнцид хэлж байхгүй. 20 тэр үтэл 20 хүнд ч байхгүй. Тийм үү? 10 хүнд ч байхгүй энэ санаа нэг. Энэ бол зөвхөн коммунист фашист намд байдаг л ойлголт. Тийм үү? Бүгдийн нэг өнгөтэй, бүгдийн нэг хувцастай тийм үү? Бүгдийн нэг формтой байлгадаг. Энэ бол ерөөсөө коммунист фашистын тарангуул хүчрхийллийн намууд юм бэ. Тэр нь сайн дэмж, тэр нь их үзэл санааг дэмжсэнтэй биш тийм үү? Зүгээр дэмжихгүй бол чиний хэлдгээр аль нэг нь хөө нэг тийм үү? Чи тэрийг л яриад байгаа шүү. За та ихлээр яриад дуустай. За тэгээд одоо яах юм? Одоо тэр чинь тэгээд энд нам чинь 4 нам нэгдсэн. Социал-демократ тийм арчилсан нам мөөдөн. Энэ 4 нэгдэг бол энэ нам ерөнхийлөгчийн удаа дараагийн сонгуульд ялахчгүй байсан. Үнэ. Энэ улсын хурлын сонгуульд энэ нэгдэг бол ялахгүй байсан. Яг бол энэ 4 чинь сонгуульд орохоор бүгд саналаа аваад байсан. Хизээч ялахгүй байсан. Тэг учраас бид нар зориуд нэгдсэн баггүй. Тэгээд яа. Тэгэхгүй бол 4 нам 4 тусдаа л ороод байхад бүгдээ сонгуульд биенийхээ саналыг хуваал ардын нам зөвхөн зохиол гарна. Чи боддоо 92 оны сонгуульд бүр хатгаа ялагдаад 4 хүн их хурлд. Тийм үү 72 нь ардын нам. Гэтэл ард түмний бараг 50% энэ 4 намд саналаа өгсөн байгаа шүү дээ. Саналаа аваагаа ийцсэн. Тэгсэн биз дээ үнэн биз дээ. Тэр 4 тусдаа багтаа. 96 гарцсан холбоо юмсэл. Тэгээд 96 дараа гэж арчсан холбоо явуулж нэгдсэний өвчнөд нэг болсон. Гэхдээ социал-демократ муан гэж одоо Монголын үндэсний арчсан нам гээд 2 тусдаа орсолдоо. Гэхдээ нэг эвсэл болоод орсон. Тэгээ бид нар ястай ялж өгсөн тийм үү? 50 суудлаа аваад 26-ыг нь алдсан. Гэхдээ 51 суудлаа авахгүй. Тэгсэн Сүхбаатарын даяар дүүрэг дээр манай зөрүүд 2 гишүүн сат нэг нь социал-демократын нэг нь манай үндэсний арчсан намын 2 нөхөр очиж хоорондоо өрсөлдөөд тэгээд тасвалбар дундааснаар авчихсан байхгүй. Тасвалбар маш цөөхөн саналаар гарсан шүү дээ. Тэр хоёр нийлсэн бол тасварлын саналаас баг 2 дахин их санал аваа гарсан байхгүй. Байхаар байсан байхгүй. Ингээд бид чинь за ингээд эвчнийхээ өвчин 96-нд яллаа. Тэгсэн 2000 онд социал-демократ салаад орчихсон. Салж ороод капут. 2 хүнтэй үлдсэн. 2 хүнтэй. Тэгээд яг үүндээ тэр сонгуулийн тойргуудын дүнг эргээд нэгтгэхэд харахтай зэрэг хэрвээ социал-демократ салж ороогүйсэн бол тийм үү? Ахаад ялах байсан байхгүй. Их сайн шүү дээ. Энэ ер нь 30 жилийн турш бол яг үүндээ арчилсан намд бол дандаа сонгогчдын бараг 50-аад хүн саналаа дандаа өгч ирсэн. Бүр 50 гаруй хувьтай өгч ирсэн. Одоо намд өгснөөр их хор арчил үзлээ. 2004 онд бас тэгсэн. Тийм үү, эвсчээж болсон. Тэгэхээр зэрэг яаж юм вөхөр бид нар салахаараа ялагдчихад байгаа байхгүй. Салж орохоор л ялагдаад байгаа. Тэгээд ардын нам ялчихад. Тэгээд одоо энэ чи юу гэсэн үг юм? Тэгээд яах юм? Одоо би мэдээ 2004 оны үйл явдлыг ойлгож байгаа. Тэр үед иргэдийн нэг иргэний боловсрал гэдэг юм муу байлаа. Энэ улс төрийн ойлголт муу байлаа. Тэр үед Монгол ардын хувьсгал намын эсрэг бол нэг байх нөгөө талд байх хэрэгтэй гэдэг ойлголттой явжсэн шүү дээ. 2016 оноос 20-оос 24 онд явах тусмаа нэг сайн зүйл нь юу гэхээр Монгол ардын намын дээрэмжид ялаад гэхээр яа болтгүй юм байна гэдэг хүмүүс ойлгоод сая 24 онд ялах боломж өгсөн боловч энэ ив нэгдэл гэдэг юмнаас ч болж ялагдсан байхгүй юу 24 онд. Одоо ганц төмөр толгоолж ороод ив нэгдлээс солиороод жонхууд жишээ нь баруун бүстэр түүн бүстэр ганцхан жонхуу гарсан. Жонхууд тэр тойргийг жонхуугийнхан дөгөөд тэр тойрог дээр жишээ нь ив нэгдэл хангаагүй арцсан нам яг өөртөө боддоор орж ирсэн бол ялах байсан. Жонхууд санд тойрог өгсөн байхгүй юу? Баян өнгөтэй тэр өөрхөн өөранга манай миний найз нас ороодсон л да. Тэгээд тэрний хүчинд хангаан бүстэй санал авсан шүү дээ. Тэр хүний 8 насаар. Тэгээд тэрэнд нэг тийм манай юу байгаагүй шүү дээ. Жонхооч хүмүүс дургүй байсан шүү дээ. Тэгэхээр энэ 24 оны сонгуулийн юу харж байхад бол жонхууд хүмүүс дургүй байна хаа. Тэгэхээр би одоо энэ ив нэгдэл гэдэг энэ жонхуутай ив нэгдэлт үйл явцыг бол байж болохгүй.
Би намын дарагч чи удаа дараа хилээд байгаа баяр цогт дарагцыг хилээд байгаа хгүй өөр хүчтэйч дараа. Энэ жонкоогоос салахгүйгээр бид нар энэ эрүүл арсенал хүмүүсийн саналыг авахгүй. Та өрөмж байгаа шүү дээ. Ингээд арсенал хүмүүсээр дагаж саналаа өгдөг шүү дээ. Тэр хүн сүргэж юм. Тэрнээс тэр хүн сүргэж ямар уурах тарих байхгүй шүү дээ. Тэр арсенал хүмүүсээр дагаж саналаа өгч. Тэгээ арсенал хүмүүс чинь жигшээд байгаа учраас хөдөлмөрийн үндсэн нам, иргэний зориггүй ногоорсон нөхдүүдийн үндэсний хөвсөл гэдэг номтын эдэр чинь ингээд манай саналыг авчиад байгаа байхгүй юу? Би бол тэгж хэлээд байгаа. Тийм учраас үзүүлэлт талтай улс төр хийя. Зарчимтай улс төрөөр явъя. 28 онд ялцглаа. Тэгээ жонко зам тээврийн ямыг аавна, хүн сүдэ аж ахуйн ямыг аавна гэж дахиад Монголыг хорлоод эхэлсэн шүү дээ. Өгөхгүй бол дахиад засгаас хамгаалж эхэлсэн шүү дээ. Энэ талаас нь бодвол та. Тэгээ баяр тогтогдсон тэгж боддог. Иймтэй. За яг улс төрийн одоо бүхэл сонгуулиуд зөвхөн Монголд биш. Бүх сонгуулиудад нэг ганц зарчим бүр байгаль үйлс үйлчилдэг. Хоорондоо саналаа авах магадaltaй хүчнүүд нь хоорондоо эвсч нэгдвэл ялдаг. Өөрөөр хэлбэл монголчууд яг үндэ саналын хувьд бол Монгол ардын нам арчилсан хүч арчлал гэдэг юм тийм үү? Ингээ хоёр хуваагдсан. Энэ баг одоо юу гэдэг 50-50% тэнцвүүчихгүй. Нийт сонгогчдын 30% ардын намд 30% шүү заа юу. Дундаа сонгогчдыг би хасч яриад нь шүү дээ. Нөгөө хуваагдсан сонгогчд яриад нь шүү дээ. Нийт сонгогчдын 60% хуваагдж өгдөг. 40% нь бол нөгөө дундаа сонгогчд байхгүй юу? Аль нэг тийшээ явдаг. За энэ хоёр суур санал бол одоо ардын нам арчилсан хүчин хоёр ижилхэн. Арчилсан нам биш арчлал гэж үздсэн хүчин ижилхэн. Одоо яг ингээд бид нар сонгуулийн дүнг бол ингээд чинэршээ ингээд 24 хоног ингээд өөрийнхөө санаанд тааруулаад ярьдаг юм аа. Би ч ярьж чадна басдаг гэж. За тэгэхээр яг үнэ хэлэх юм ба яг ойд түнэн болвол тэгээд Жэнкочуд гарч ирэл ялаал гарсан. Жэнкогийн одоо далд суусуудын дээр баян монгор бүгдээр ялаал гараад ирсэн. Гэхдээ энэ бол хүчин зүйл байсан. Тэр үед судалгаагаар гарч ирсэн. Одоо Жэнкогийн дэмжлэг 48% байна гэж гарч ирсэн. Энийг хэн нэгэн зохиож яриаггүй. Би гарсан социологийн судалгаа яриад байна. Гэтэ дараа нь бол ингээд яаж ядагдсны дараа шүү дээ. Хүн өөрийнхөө субъектив дүгнэлтийг хэн ч хэлж чаддаг байхгүй. Хэн дараа судалгаанд үзүүлэлт байв танилцаа. Хэн ч хэлж чаддаг. Тэгээд яадаг вөхөр зэрэг би нэг юм ойлгоод ер нь бол энэ нэг хүн нам гэдэг чинь манайхаас санал хуваахад зориулсан нам. За юу. Иргэний зориг гэдэг манайхаас санал хуваахад зориулсан нам. Одоо манайхаас санал хилтдэг намууд зөндөө болоод байна шүү дээ. Одоо харин номтой баяр гарч ирээд одоо ардын намаас санал хуваах болов гэсэн чинь за бас явж манайхаас бас. Хачин би босоодоо бас би түүхийн туслах яриад байна. Жишээ нь намрын хоёр Монгол ардын хошилт нам гэд нэр аваагаар явуулсан. Тэгсэн. Санаж байна уу те? Тэгсэн 12. Би ч дотроо бодлоо. За энэ Монгол ардын хошилт нам гэдэг том брэнд аваад явсан. Энэ хоёр. Нөгөө талд нь ман гэд нэртэйг өвлцсөн. Монгол ардын нам гэд өвлцсөн. Тэгсэн. За одоо бол өстой махан ман гэдэг хоёр нэр саналаа хуваагаад бид ч өстой зүгээр ялтыг бол үзүүлээд өгнө л гэж бодохгүй юу? Миний хамгийн гайхсан юм нь махан айгүй баг санал байсан. Гайхсан. Махан гэдэг нэр ардын нам гэдэг нэр тийм хурдан махан гэдэг нэрийн дээр гарчихна гэж би бодоагүй байхгүй. Тийм. Тэгсэн чинь ингээр өстой бод чүүтэй атаа нэг жоохон санал аваад тийм үү ингээл явсан. Нөгөө Монгол ардын ховсгал намын байсан гişүүд бүгд Монгол ардын намын гişүү бүр зүгээр хоороор очиод болцсон. Тэгээ би нэг юм алсан байхгүй. За энэ нам бол их айхтар сахилгатай юм байна. Их сүргэлдэг юм байна. Өөрөөр хэлбэл маш өндөр сүргэлэх чадвартай юм байна. Сүргэлэх чадвартай нь улс төрд ялдаг юм аа юм ба. Ийм аха. 2012 оны сонгуульд Монгол ардын ховсгал нам санал хуваасан. Нэг 7 хүн юугаар орсон шүү жагсаалтаар. Тэр үчин жагсаалт байсан шүү дээ тий. Жагсаалтаар 7 хүн оролцсон байхгүй. Монгол ард шударгаас зэвсэдгээд манай Инглах хаах очоод нэрлсэн шүү дээ. За ийм болсон. Би танд 6 хэдэн орсон хэлдэг 6 хүн биз. 6.
Харин тэнд нэг хилтсэн. Гэхдээ би чинь бол хилтлэхдээ тэр Монгол Ардын Хувьсгалт нам гэдэг 70 жилийн нэр шүү дээ. Бүр шүтэн болсон нэст би энэ чинь бол бүр суурч юм байх гэж бодсон байхгүй юу. Тэгэхээр 6 он л орчиж байгаа. Одоо би танд нэг юу ярих гэж байна. Одоо энэ 2024 оны сонгуулийн үр дүн хоёул ингээ хараа. Монгол Ардын намынхан буюу энэ бүлэг дээрэмч чинь 35%. Арслан нам 30% авсан байхгүй юу. 30% баха. Зөвхөн арслан нам арслан хүчинд биш. Арслан нам манай гөрвөл жонхоо өдөр ардын нам бууж өгөхийн тулд улс төр хийгээгүй. Зөвхөн иргэдийнх нь итгэл үндэс 30%. Монгол ардын нам өөрсдийнх нь яг тэгэл нөгөө нэг танай хоёр найзал улс төр хийж 35% шүү дээ. Нэг нь нас орсон, нэг нь амьд байгаа хоёр найзал чинь улс төр хийсэн шүү дээ. Тэгээ 35%. Манайх юу ч хийгээгүй гэж 30%. Яг энэ чэнэс инх сайхаа амар овж ашигласан юм. Инх сайхаа хөдөлмөрийн үндэс намын стратеги зулсан байхгүй. Инх сайхаа юу гэж харсан бэ гэхээр жонхууд дургу байгаа тэр арсенал хэсгийн саналыг авъя л гэл тэр харанхуй тэр оркуудтай харьцахгүйгээр зүгээр л эрүүл хүмүүс бодлого ярьсан байхгүй инх сайхаа. Тэгжээж хөдөлмөрийн үндэсийн нам чинь 6 хүний чагсаалтанд юунд 10% аваад 6 хүн оруулаад дээр нь 2 хүн тойргоос гарч ирэхгүй юу. Ингээд одоо 8 лаа шүү дээ хөдөлмөрийн үндэсийн нам чинь их хурл дотор. Иргэний зориггүй ногоолсон нөхдүүдэд яасан бэ гэхээр нөгөө нэг орк хэсэг чинь саналаа өгсөн байхгүй юу. Тэр одоо яг тэр наараг дагаад өрлөөд байгаа хэсэг чинь саналаа өгчихгүй юу. Үндэсний эвсэл бол арслан намын саналыг авсан байхгүй юу. Хөдөлмөрийн үндэсний нам үндэсний эвсэл хоёр арслан намын саналыг авсан. Жонхог салгах юм бол одоо энэ туснууж ярьдаг тусаар имийг хэмжих гэдэг тэгээ мэдлэг биш сэтгэлээр бүх асуудал шийдэн мэднэ гэдэг тэр хүн сүрэг чинь тэр хөдөлмөрийн үндэсний нам юу дэрний зориггүйд өгчөөсөн нөхдүүд одоо энэ буруу зураг өгчөөсөн хүмүүс л жонхууд саналаа. Манай тэр арсенал буюу хөдөлмөрийн үндэсний намд үндэсний эвсэлд саналаа өгсөн тэр 15-6% нэмэгдээд ирэхээр хаа бид нар 45-6% ялах боломжтой бидэнд. Тийм болохоор жонхуугаас салж илгээд байгаа. Одоо миний эргэн тойронд байдаг бизнес эрхэлдэг зүгээр ингээд тэр огцрох хамхан чагсаалыг зохион байгуулсан залуучууд өдөртэй ч юм уу жоох яриад суухаар хаа танаас жонхоогоос салахгүй мэл гэдэг. Тэгвэл ормоор шүү дээ. Тэгээ иймэрхүү юмнууд ингээд бодохоор тоог нь бодохоор ийм болчиход байгаа маа. Одоо тэр 96 2004 оны үйл явц биш болсон байхгүй хаа. Тэр чинь 10 20 жил өмнө болоод. Харин ингээд буруу юм яриад алдаад идэв. За би нэг юм хэлье. За үнэхээр тэр бид нар Баттулгыг одоо тэр хөвсгөлд очиод унах гээд бид нар бүгдээрээ явсан. Би очиж харсан. Би тэр хөвсгөлийнхаа гишүүдтэй уулзсан. Тэгээ бүгдээрээ бүгдээрээ уулзсан. Гэхдээ би тэр гишүүдтэй ч бас уулзсан тийм үү. Би тэр миний тэрүүгээр чинь зөндөө олон шавнараад би чи хөвсгөл багшилж байсан 90 жил өмнө багшилж байсан. Тэгээ би өөрийнхөө зүгээр нэг тийм санал сэтлээ судлахад яг үндэ манай гишүүд бол үнэхээр жинхэнэ дэмжсэн гишүүд маш их болоод байсан. Асар өндөр байсан. Яг бодит үнэн тэр штэ. Тийм биз тийм чи яг үнэн тэр штэ. Тэр хэрвээ тэр Жонко байгаагүй тэр гişүүд намынхаа төлөө явж намынхаа төлөө ажиллах тийм одоо юм нэгдэл байхгүй байна. Бид нар ингээд шүү дээ одоо ингээд юм нэг тоо статистик чи намайг одоо ингээд би чамтай нэг явахаар нэг юм зовлонтой одоо чиний энэ нөгөө рационал хүмүүс ч одоо ингээд надрууд би жинхэнэ рационал та нарыг бодуулцаа би жинхэнэ рационал юм. Надруу Жонко хүмүүс би Жонко хүмүүс юм огт байхгүй. Чиний хэлдгээр нэр Жонко яваад өгөөсөө зайлаад өгөөсөө тийм үү. Ингээд бүр яваасаа гэж бодож байна. Гэтэ одоо яах юм тэр чинь. Одоо Жонко явахгүйгээ тэр Жонког дагсан 40 мянган гишүүд явахгүйгээд гэтээ донгоч та нарын нам юм уу юу яах юм гэж чинь. Гүн яах гэж дөрөн бод яах вэ гэдэг яах гэж тэрийг бодсон юм. Гэхдээ харин тэгэхээр зэрэг би хэлээд шүү дээ. Яг үнэндээ бол одоо харамсалтай энэ үзэл баримтал барихгүй байгаа нэг юм болчиход байгаа маа. Яг чи бол сая харин нэг жоохон онцтой нэг чухал үндэс гаргацсан. Тийм үү? Чухал үндэс. Яг үнэндээ бол Жонко энэ социализм ярьж байгаа бас манай намд байх ёсгүй. Тийм үү? Фашизм ярьж байгаа бас байх. Фашизм байх хүмүүс бол манай намд байх ёсгүй. Яг гэвэл штэ энэ одоо манай намаас штэ гişүү хөөх нь штэ одоо коммунист хэлбэрээр өгдөг. За би энийг бүр ялгаа
жинхэнэ ардчилсан үзэлтэн яаж хөөдгийг, ардчилсан ямар үзлээр хөөдгийг, коммунистууд яаж хөөдгийг гэдгийг фашистууд яаж намаас хөөдгийг гэж тийм үү? Фашист коммунист намууд удирдагчийн үгэнд орохгүй бол намаас хөөдөг. Тэгдэг. Зөв. Гитлерийн үгэнд орохгүй бол тийм үү? Муссолини үгэнд орохгүй бол тийм үү? Тэрээс үзлээсэн биш. Тийм үү? Тэгвэл шууд намаас хөөхөр орохгүй ална. Сталины үгэнд орохгүй бол ална. Тийм үү? Хөөхөр зогсохгүй алдаг. За энэ коммунист, фашист, нацист намууд ардчилсан одоо чи Английн консерватив нам ч юм уу Германы Христосын ардчилсан холбоо эднэр бүгдийг нь очиод үзээрэй те. Тэнд бол үжил бодлоор нь хөөдөг. Яг үнэ. Тийм үү? Тэрнээсгүй засгийн одоо шин Тереза Мэйгийн засгийн газрыг консерватив намын гишүүд өөрсдөө унгасан. Гэхдээ хэнч намаас хөөгөөгүй. Тэр консерватив намын дүрмд тэр болдоггүй байхгүй юу? Хүний улс төрийн сонголтыг бол ялдаггүй. Улс төрийн сонголтыг ойлгож байна те. Үнэчлийн сонголтыг бол харин зөвшөөрдөггүй. Тийм үү? Гэхдээ чи манай консерватив намын үжил бодлыг дэмжихгүй бол энэ намаас гараач те. Манай намд яг коммунист хүн байгаад юм бэ? Мөн үү? Одоо Германы Христосын ардчилсан холбоо бас ялгаагүй шүү дээ. Яагаад манад коммунист хүн манай намын гишүүн байгаа юм бэ? Тийм үү? Яагаад фашист хүн та нар намаа байгуулад яваач. Дараач гэдэг. За энэ бол уг нь ардчилсан нийгэмд бол ардчилсан намууд яг ийм зөрчилтэй. Өөрөөр хэлбэл үжил бодлын төлөө хөөдөг. За тэрүүгээр бол үнэхээр жинхэнэ явах хэрэгтэй манай намаас. Тийм үү? Манай намын үжил баримт яг эсрэг явдаг. Тэгдэг. Үнэчүүлийн эсрэг явдаг. Тийм учраас тэр явах ёстой яг үнэндээ. Харамсалтай нь одоо би битээр намын удирдлага биш вэ тийм үү? Харамсалтай нь энийг хийх зүрхтэй хүн алга. Би одоо намын дарга бол нэрэл хамгийн түрүү үгүй та нар тэр үжил бодолтой нам руугаа яваа. Тийм үү? Гэхдээ уучлаарай Батулга чи наад ардын нам руугаа яваач дээ. Тийм ч тэр чинь зүүн социализм ярьдаг шүү дээ. Тийм шүү дээ. Социалист үзэл ярьдаг шүү дээ. Коммунист үзэл ярьдаг. Яг л одоо тийм хомосексуалит үзэл ярьдаг. Зөвхөн үзэл ярьдаг. Тэгээ зөвхөн одоо ямар сайндаа 90 оны ардчилсан намын үнэт зүйл болон тэмцэж байгаа ардчлалыг бол завхарсан гэдэг доромжилсан хүн шүү дээ. Тийм үү? Тэгэхээр зэрэг уг нь болоод Жэнкоб тулг зайлах хэрэгтэй манай намаас. Тийм үү? Энэ хүмүүс бол бүгд зайлах хэрэгтэй. Гэхдээ тэгээд ардын нам руугаа яв, тийм үү? Эсвэл өөрийнхөө тэр одоо зөвлөлт маягийн үзэлтэй тэр намаа байгуулж та. Тийм үү? Би социализмаас сэргээд нам байгуулаач тийм чинь. Тийм үү? Тэгэхгүй манай намд орчоод яваад байгаа. Гэтэл одоо Жэнкобд манай намын үзэлснэг бол бүр сүйтлээ хийсэн, тийм үү? 90 онд бид нар зөвлөлтийн колоноос Монгол орноо гаргахын төлөө тэмцсэн. Тэр өмсгалыг манлайлсан шүү дээ. Тэгээд ардчилсан намын өчөөр бид нар зөвлөлтийн колоноос гарсан. Тийм үү? Жинхэнэ тусгаар ус одоо ард түмэн өөрөө төр зэсгээ байгуулдаг болсон. Тэгсэн манай намайг одоо Оросын дагуулан болох гэдэг ингээд зүтгэж. Нөгөө 90 оны хувьсгалын эсрэг явчих واخгүй. Манай партизанууд дагцсан шааж байгаа шүү дээ. Үгүй эдгээр тэгээ зайлах хэрэгтэй шүү дээ. Тэр зөвлөлт намаас байгуулдаг. Тийм үү? Энэ партизанууд гэж лүмхэн перелдорууд нь дагч байгаа шүү дээ. Тийм. Зайлах хэрэгтэй шүү дээ. Үгүй тэр Оросын колониуд руу бол яваач дээ. Тэр намаас байгуулаач дээ. Путин тэднийг дэмжин шүү дээ. Санхүүжүүл шүү дээ. Тэрийг байгуулаад яваа. Тэгээд байгуулаад яваач дээ. Яагаад зөвхөн Оросын колониос бид нар энэ Монгол орноо чөлөөлсөн намын энэ дотор яваад байгаа юм бэ? Ямар юм хийж яваад байгаа юм бэ? Хамгийн гол юм л энэ. Тийм үү, жишээлбэл. Хамгийн гол нь энэ. Жишээ нь хувийн бизнес хураана гэж ярьж байна. Тэгвэл одоо Жэнкомк явал та тэр тийм үү? Тийм. Өөрөөсөө татвар төлөхгүй. Тийм үү? Юу ч мөнгө төлдөггүй. Энэ одоо энэ тэтгэр татвар төлж байгаа тэр хувийн хвшлийг хөрөнгө нь хураана гэдэг яриад шүү дээ. Тэгвэл тэр коммунистуудтай зайлуулах хэрэгтэй шүү дээ. Манай тэр партизанууд тэр зайлах хэрэгтэй шүү дээ. Тийм учраас тэр чиний тэр утгаараа үнэн. Гэхдээ би харамсалтай нь энийг одоо хийж өгөхгүй байгаа юм. Тэгээ хийж чадахгүй болохоор би бодож байгаа хийж чадахгүй байгаа болохоор одоо өөр сонголт алгаа эв нэгдлээ хамгаалахаас өөр арга гэж л да. Одоо тэгээд ингэ барьцаанд орчоод яваад. Тэг би бол энэ дээр чинь ингэж ахгүй да. Баяр цогтыг бид зөр гаргаад цогцолыг бид зөр гаргацгаасаа л зүсээд байгаа. Яаж авахгүй юм нэгдэх юм бэ? Уг нь тэр дээр 24 онд би түрүүн таны яриан дээр хэлдэг. 24 онд хөвсгөл болгон Эрдэнэтэд
Би нэр дэвсэн бол Батууд, Сосроо орон, Баабур, Дааган бол Бат төвшүүдэд дагаж очихгүй гэсэн байхгүй. Жонхоо энэс л айсан шүү дээ. Тэгээ намайг нэр төвшүүлээгүй байхгүй та. Хэрэг очсон бол жонхог дагдаг 2 3 хүн намайг дагаад 4 5 дагаад ингэж явсан бол бидэд дор хаяж 3-аас 4 судалд орж ирэх байсан. Жонхоо юунаас айсан бэ гэхээр танаас айсан, Соахаас айсан, Даахаас айсан, Баабрахаас айсан, Бат төвшөөхаас айсан байхгүй та. Чамбаа бол том багтаа орж ирнэ. Би эсрэг юм яриа шүү дээ. Яг үдэ санаагаа юм тийм үү? Зарчмаа юм, та нар зарчмаа юм. Та нарыг харж арчлалын лидерүүдийг харж сэргсэн шүү дээ. Би хөвсгөлд очиод харсан шүү дээ. Анх очиход тийм үстэй хавар очиход 2 удаа очсон шүү дээ тийм үү? Хөвсгөлдөд ингээд тэр гişүүд хилэнтэй байсан, дараа нь орж ирээд ингээд та нарыг тойроод ярьсан шүү дээ. Үнэхээр тийм байсан шүү ингэсэн. Бидний төлөө явсан, арчлалын төлөө явсан, эрхчлөөний төлөө явж исэн гэдэг. Тэнцээхэн ч өмч хураах тухай юм уу? Та нарыг хинч ярихгүй учраас гişүүд чинь наашаа ирэх гэсэн байхгүй. Тийм учраас Жонхоо чинь тэнэг хүн биш учраас за чамбаг дэмжих юм бол оруулж ирэх юм бол 8 дотор оруулж ирэх юм бол нам дотроо 2 хуваагдаад тэгэхээр мэдээж лидерүүд дагаад намайг лидер нь манай арчлалын лидерүүд нь намайг надад зүг явж байгаа учраас бүгд наашаа ирэх гэр өссөн байхгүй. Жонхоо энийг л тооцож хассан ш. Тэгэл үнэхээр лидерийн бол ахаар 8-аас ядаж 2-ыг яагаад хийж гарч ирч чадаагүй. Өөрөөсөө гад 1 хүн яагаад хийж гарч чадаагүй. Ганцаараа л гарсан ш. Тэгээ бус нь бүгд хогийн сав. Тэгсэн биз дээ. Тэгэхээр энэ бол ахаа яг бодит кейс шүү дээ. Бодит кейс ахгүй. Надаас айгаагүй байхгүй да. Та нараас айсан. За чамбаа энэ багийг дагуулж орж ирнэ гэдэг бүгд мэдчихсэн учраас л айсан шүү дээ. Чамбаа яг үнэхээр одоо уг нь бол чиний хэлдэгт бол тэр хүчил санааны үндэслэл бол үнэхээр чухал зүйл. Болдог бол одоо энэ намынхаа нийт 200 мянган гишүүнд хэлмээр байгаа юм. Тийм ээ. Гэхдээ энэ хүн чинь зөвлөлтийн үжилтэй тийм ээ. Энэ хүн чинь Оросын колони болох гэдэг юм аа. Тийм үү? Энэ хүн чинь хувийн өмч хураана гэдэг юм аа. Тийм үү? Хувийн хвшлийн хөрөнгийг хураана гэдэг юм аа. Энэ хүн чинь гадаадын хөрөнгө оруулалтыг зайлуулж Оросын хөрөнгө оруулалтыг оруулах гэдэг юм аа. Тийм үү? Оросын масын хөрөнгө оруулах гэдэг шүү дээ энэ. Яг цаад зорилго нь бол. Одоо энэ Жаспаски юу гэдэг юм тийм үү? Бүх энэ олигархууд энэ яг тэгвэл энэ хятадын яг ард ханган нийлүүлэлт хийх боломжтой 5-7 өдрийг Оросоо шунаад байдаг байхгүй юу? Яг тэгвэл зүгээр л машинаар уушаа зөөгөл тийм үү? Хятад нийлүүлчихнэ. Мөн үү? Ингээд эн чинь Оросын олигархууд энд хизээнээсээ сунаад тэрийг чинь бид нар хаах гэж өчнөө. Оросын олигархууд орж ирвэл аимшигтай шүү дээ. Харин тэрийг л чинь бол зүгээр алдаг ус шүү дээ. Маф шүү дээ. Зүгээр л маф шүү дээ. Эн чинь бол тийм одоо юу гэдэг энэ оюу толгой молгоо шиг те ингээд загнуулаа суун муу уучлаарай те. Энэ их хурлын гишүүд одоо Оросд байсан бол одоо энэ их хурлын одоо тэр уул уурхай хураана гэж ярьсан гишүүдийг бол бүгд нь Оросд зүгээр л авч байгаа. Тийм үү? Бүгд нь бодчихсон байгаа. Эдгээр ч зэрлэг ус байхгүй. Эдгээр ч бүр одоо криминалын үцдэг усууд шүү дээ. Тийм үү? Гэтэл Батулга энийг оруулж ирэх гэж байсан. Нөгөө АНС-аас булааж аваад тийм үү? Нөгөө МАК-аас булааж аваад тийм ээ? Тэгээд нөгөө Оросын олигархуудад өгөх гэсэн. Тэгээд бид нар уг намынхаа гишүүдэд хэлмээр байгаа хгүй энийг тийм. Гэхдээ энэ чинь ийм бидний 90 он бид нар юуны төлөө тэмцсэн. Тэгээд энэний эсрэг л явсан шүү дээ. Би дахиж Оросын колон болохгүй тийм үү? Болмооргүй шүү дээ. Ахиж Москвагаас удирдуулмааргүй шүү дээ. Тийм шүү. Энэ зэрлэгүүд Оросод одоо Оросд чинь байнга л бивнийг алж яддаг шүү дээ. Энэ олигархууд чинь. Тийм ээ. Тэр байшин дээрээс банкны эзэн хүчлээл гэн тийм ээ. Тэдний давхраас шидлээл гэн тийм ээ. Одоо яг л Америкийн нөгөө 50-аад оны мафинг маш их юм байж дээ шүү дээ. Гарри Каспаровын өөр хэлсэн байгаа шүү дээ. Бүх улс оронд нэг маф шин чанартай гэмт хэргийн бүлгэлүүд байдаг юм аа. Орос орн бол мафи улс болсон юм аа гэдэг. Тийм. Гэмтэрийн бүлэглүүд бол хаанч вэ тийм үү? Өөрөө тийм болцсон. Одоо хараад Путин бол одоо жишээ нь Оросд бол зүгээр л өөрийнхөө зүгээр л байшин дээр шидэж штэ ямар шүүх мөх байхгүй те зүгээр онгоцонд гар бомб хийгээд дэлбэлчихэж штэ. Тэгээд хэлээд штэ Гаспаров ч наач мафи ус. Нөгөө ядахтаа шүүх мөхч байхгүй тийм үү? Шүүдэг бүдгч хийж байхгүй. Үгүй чи шүүх засаглал гэж байхгүй тийм дүгнэ. Тэнд Путин бүхнийг шийддэг. Тэгэхээр өөрөөр хэлбэл ийм аюултай орж ирэх гэдэг байна. Тийм учраас бид нар Батулгыг энэ намаас явуулахаас өөр аргагүй л гэж уг нь хэлчмээр хэлэх ёстой та. Тэгэхээр би харин удирдлага маань ингээд зүрхлэхгүй байна л та. Тэгээд би одоо яах вэ гаргамаар шүү дээ. 90 дөрөв гаргах гэж хэлмээр шүү дээ. 90 дөрөв гаргаач.
Тэгээд одоо яг тийм нөгөө баяр цагт нь уг нь бол баяр цагт нь тэгэл нөгөө энэ нэг талаас өөр аргагүй байдалд орцсон ийм л байна. Би тэрэнд нь жоохон дурлуулсан. Одоо хурлын гишүүд дотор чинь Жэнког дагдаг зундаа ус байж тийм үстэй. Гуруулаа гэж. Мэдхгүй. Тэгэл одоо шидэр сарч 60 сайхан тухтаагаад байна гэдэг чинь. Тэгээд хагацтай тухтааж байгаа юм шиг дагаад тухтаагаад. Ер нь бол яг үндэ бол одоо баяр цаг цогтгэрл хэдтэр ингээд зүгээр л гişүүдтэй учраас хэлэх хэрэгтэй байхгүй тий. Үгүй бид нар энэ Батулгаас салах хэрэгтэй байна тий. Яг бол бидний үнэт зүйлээ тийм ээ. Бидний эрхэм зүйлийн эсрэг явдаг юм а. Энэ чинь Монгол иргэн социализм байгуулъя гэдэг. Тэгвэл бид нар яах гэж 90 онд тусгал хийсэн. Тийм шүү дээ. Монголыг яж Оросын колони болох гэдэг. Тэгвэл яах гэж бид нар тэр 90 онд Оросын цэргийг эндээс гаргахыг гэж агсан. Хөөе 90 оны түүхийг хүмүүс шал худлаа ярьдэн шүү. Оросын цэрэг энд байсан. Оросын цэрэг энд бүр сүлд гарсан шүү чинь. Тэгээ бид нар зөндөө жагсаал цуглаа хийсэн тийм ээ. Оросын цэргийг гаргаж бид нар бүр жагсаал цугласаар гаргасан. Тийм үү? Эрдэнэтийн 51% бид нар арайг тэмцэж авч өгсөн. 49-51-өөс Оросд 51 нь манай Оросд 51-аас нь тийм үү? 49 нь Монголд байсан. Тэр чинь 2% бид нар тэмцээр аваад Эрдэнэт тэмцээр аваад 51 болгосон. 50 болоо дараа нь 51 тийм. Тэгээд энийг бид хийж ийсэн. Хувийн өмчийг бид нар бүгдийг хувийн өмчийг бид нар бий болсон. Малыг нь хувьчилж өгсөн тийм үү? Орон сууцыг нь хувьчилж өгсөн тийм үү? Гэтэл одоо энэ ч бүгдийг буцааж авна гэдэг хувийн хвшлийн юм буцааж авна, хувийн хурааж авна гэдэг энэ хүн чи яриад байна. Тэгээд энэ чинь социализм яриад байна. Хуучин коммунист үзэлс яриад байна. Энэ хүнийг явуулахаас өөр аргагүй шүү дээ бид нар. Яг бол арчил судалтай нам дотор байж болохгүй шүү дээ. Дээрээс нь туснууд яриад. Тэрнээсгүй тийм. Нацистууд гараад тэгээ хамгийн гол нь чинь нөгөө Монголын уйлгахыг Оросын мафт өгөх гэдэг юм байхгүй. Тийм. Хамгийн гол нь тэр. Яг тэнтэй булааж өгөх гэдэг юм. Тийм. Ойлгоч нь Оросуудад өгөх гэдэг. Таван толгойг булааж өгөх гэдэг. Мафыг булааж өгөх гэдэг тийм үү? Одоо юу гэдэг манай энэ бүх уулуурхаг Оросын та нар бодоор Оросын олигархууд ирээд нэг энд суух юм бол тийм ээ. Их хурлын гишүүд байстай тийм. Нэг жоохон дуусна айгуул алуулна. Ерөнхийлөгчтэйгээ бодуулна заа юу. Тийм. Тэднэрт бол энэ нэг бид нар чинь яг улсынхаа хувьд авахд үзэхэд энэ чинь бид нар Москвагийн нэг дүүрэг шиг хүн амтай юм шүү дээ. Жижигхэн хүн. Жижигхэн шүү дээ чинь. Тэгэхэд 140 сая төв хүнийг барьсан энэ Оросын маф гэдэг чинь шүү дээ. Дэлхийг ялгадсан шүү дээ угаасаа. Тийм. Оросын мафаас дэлхийг гарчдаг шүү дээ. Тийм үү? КГБ нь өөрөө мафийн тогтолцоот болсон. Тийм. Тэгээ энд бол зүгээр айгүй л өдөр бүхэн нэг улсын төр чинь машинтай хариулж өгөх те нэг давхраас унж өгөх тийм үү? Нэг навчаагаад өгсөн байх тийм үү? Тийм. Энэ ч замаалцсан байна шүү дээ. Баахан дүн ганц хоёр юу уншиж. Айгүй дэмжиж гэсэн асуулт байна да. Төө. Хэнийг вэ? Намаагүй үл ахыг уу? Өмнө ярьж байгаа та хоёрыг дэмжиж байна. Үнэ гэсэн юм байна. За. Тийм учраас бол энэ нөгөө уг нь бол баяр цогтгэрл баяр цогт эднэр бол үнэхээр өөрөөр хэлбэл бид нар яагаад эв нэгдэлтэй бас байхгүй байгаа юм бэ гэхээр ингээд өөр үзлүүд тулаан болчиход яг тэрний тулааны талбар болчиход байна шүү дээ. Одоо хаагсагаа офтор хэмээр. Тэгээд нөгөө манай нам дотор байгаа энэ жинхэнэ тэргүүтээ ингээд социалистуудтай тэнцвэр болчиход ядаргаатай шүү. Ардын нам тэд нар нэрэл ардын намраг бол явмаар шүү дээ. Тийм. Тэгээ энерги шилтаагаад энэ чинь түүхтэй шүү дээ. Харин уг нь ингээд эв нэгдэлтэй болохын тулд үзүүлсэн нагаал цэвэрлэх хэрэгтэй байгаа юм да. Уг нь. Тэгээд цогтгэрл одоо баяр цогт дээр эвэл уг нь зүгээр л дээ. Гэхдээ би ярьж байна. Би одоо нөгөө ингээд чадахгүй байгаад энэ одоо бод байдлаас болж аимшигтай хаагарна гэж айгаад байгаа юм байл үтэй. Тэгээд одоо үйлөөр юм даа л гэж байна. Би бол хаагаад ингээд явцгаасаа би жоохон тахын тийм их байгаа гэж итгэхгүй байна. Сая ингээд юу явлаа шүү дээ. Шинэ өвбөхөө үүсгэн байгуулагдлаа шүү дээ. 378 хүн тийм үү. Тэгэхэд Жонкогийн хүн нэг 30 хүрэхгүй хүн орж ирсэн шүү дээ. Өвбөхөл. Уг нь тэр 30 хүнтэй л явуулчмаар байна. Тийм тэр 30 хүнтэй нэг 10% юм билээ шүү дээ. Тэр 10 хүн явуулчмаар байгаа. Яг тэгээд та нар намайг тэр социалист нам руугаа яваач тий. Ардын нам гэдэг бэлэн байж шүү дээ. Гэхдээ ардын намын дарга зөвлөх болоо үстэй. Тэгсэн шүү дээ. Монгол ардын намын дарга зөвлөх. Тэгээд явуулчихгүй яасан. Тэгээд явуулчихсан байгаа. Тийм үү. Тэгээд энэ чинь аваад би бол баяр цогтод намыг нэгдүүлсэн гэдэг одоо бүгд ингээ баяр цогтыг хийсэн гэдэг. Тэгсэн үнэн би тэрийг мэдж байгаа. Хоёр өвбөхийг хоёуланг нь хуралдуулж байгаа хийсэн. Би тэгэхэд бас л хэлжсэн. Жонкогийнхантай бити нийлээд өгөөч.
Ийм нэглэлийг хангана гэдэг ах юм аа бити жонкуудаа нийлээч л гэдсэн. Тэгээ энэнийхээ горыг одоо өөрөө намын дарга дээр амслаа, их хурл дээр нэр дэвшигтэй амслаа. Цаад одоо гинцэг болгоод амсж байна. Одоо хамгийн их балиар хар бохир бүх юмыг бодог цацж байгаа, хар бодог цацж байгаа юм чинь жонкуугийн баг л шүү дээ. Өөрлөнд баяр зүгт рүү. Тийм ээ. Харин тэгээд сая бол одоо үгүй харин тэгээд яг нөгөө баяр цагт нь ингээл христтэй тийм ээ уучлаа. Тийм баг юм биш баг болохгүй шүү. Үгүй тийм баг. За баяртай би бол би бол ингэдэг шүү дээ. Үгүй миний дайсныг ч би тийм ээ. Миний дайсныг ч би шудраг шүүхээр шүүхийг шаардна л гэдэг. Тэгдэг харна. Тийм үү? Тэрнээс тэнд субъектив нь бол хандах дургүй. Тийм үү? Намайг бусдыг үгүй юу гэсэн үг. Тэгээд бусдыг намайг хоглоор чирлээ гэж ойлгоцоход бусдыг бол чир гэж ойлгодог тийм байж болохгүй шүү дээ. Гэхдээ өөрийнх нь богцсон өнгө шүү дээ. Тэгээд өөртөө тэгээд чи тэр энэс болоод зандаагийн дээр хоёлаа хэлчихлээ. Одоо хатад хэлдэг юм. Чи тэр энийг тэр хал хэлдэг гэх юм. Тэрний өгөхөр тэр яг үнэндээ бол би ийм л зарчимтай. Миний дайсныг ч бодох гэж байгаа би шудраг шүүхээр шүүхт буудаар заа юу. За би тэрийг шаардна. Одоо гэхдээ энэ одоо зинхэнэ арчилсан үзэгчнүүдийн эмэл товжээ юм байна. Тэд дандаа ингэж ярьсаар байгаа. Дараа нөгөөдөл нь гарч ирээд мөн шудраг шүүхээр шүүж харагдаж тийм ээ. Бүгдийг устгадаг байхгүй юу? Одоо бидний ховжээ юм. Одоо хэрэгцээтэй нөгөө хүмүүсийн төлөө яваад цовдлууддаг шиг тийм үү? Хүмүүсийн эрхчлөөний төлөө явж байгаа л ингээл авчил өөрөө халуулдаг, цовдлуулж дуустдаг. Тийм үү? Тэгээд дуусмааргүй шүү дээ. Одоо Гитлерийг бол ингээд шүүхт нь Германы арчилсан үзэгчнүүтэй шудраг шүүхээр шүүгсэлтэй. Тийм үү? Тэгээ нөгөө Гитлерийн шаргаас гарч ирээд дараадгүй шудраг шүүхээр шүүж харагдаад бүгдийг толгой дараад авсан шүү дээ. Тэгээ одоо яа ийм юм чи. Одоо Гитлер болох юм уу? Үгүй тэгээ тэгээд яг коммунист болох юм уу? Өдөртөөр ялгараад явъя. Байдгээ. Уг нь бол Батулга эднэр болоод үгүй юм чинь арчсан нийгэмд амьдарч байна тийм үү? Одоо энэ үндэсний бодлогын хоронд нэг иймэрхүү хүмүүс Ардын нам бол одоо ингээд Батулга эднэрийг ингээд үзсэн нэгтэй юм чинь баярлал авна шүү дээ. Тийм шүү дээ. Тэгээ угаасаа намынхан даргын зөвлөх мөвдөх байсан юм чинь. Тэгэл яваад л өгөх хэрэгтэй. Энэ арчсан намыг ингээд барьцаанд өрөөд байна л да хэцүү юм. Одоо эндээс салгамаар шүү дээ. Тийм болохоор энэ баяр цогтыг маргааш үдшин болохоор хуралдах юм бид. Тэгээ хуралдаж ганц ирээд зоригтой байгаасаа шийдвэр гаргаасаа баяр цогтоо дарга зогтгөл дарга хоёулаа юм зоригтой шийдвэр гаргачихасаа би хүсэж байгаа байхгүй. Тэрэнд нь хоёулаа нэг жоохон зориг өгч би өнөөдөр танд манай энэ баяр цогт дэв нэрлийг хангана үйл ах хүртэл ингээд ах юм аюу төвхтэй л гэж бодохгүй юм. Тэгээ энэ намаа хагалч одоо яг ингээд хагалч. Гэхдээ яг нөгөө хагалын эцэг бичлэгтэй хагалт биш. Зүгээр яг энэ одоо магадгүй хитрхи хэмжиглээд байж магадгүй. Гэхдээ ер нь бол энэ хагалын бас төрөний учир шалтгаан бол нэрэл юу юм. Үзэлснээр нэг ойролцоо ятгатай биш шүү дээ. Тийм ямар ч ойролцоо үзсэн байна. Өөрөөр яг эсрэг үзэл байхгүй юу? Жинхэнэ үржил. Гал ус хоёр шиг харж юм байна. Тийм. Харш үзэл байхгүй юу? Тийм үү? Манай нам дотор одоо коммунистгүй явж шүү дээ. Тийм. Тэгвэл яаж манай намд коммунист хүн байж болох юм бэ? Нацист хүн байж энэ чинь бяа. Манай намд яаж нацист хүн байж болох юм бэ? Би чи нөгөө хүний эрхийг хөрчлөө хүндэлдэг нам шүү дээ, тийм. Хүнийг ална гэдэг үзэлтэй усуд яаж манай намд байж болох вэ? Тийм л дээ үнэн. Тэгэхээр энэ чинь өөрөө нөгөө нам чинь дотоод ив хичээх тэр эрмэлзэл чинь байхгүй болгочиход байгаа. Харин тийм ээ бас ив хичээл гэж байгаа бол эдрээс бол би ч бол гатгшаага устөр хэмээр шүү дээ. Тэгээд дахиад энэ чинь дотоод ингээд дотор коммунистуудтай хэрүүлгээд одоо жишээ нь үндэсний бодлогоор энэ намын дарга баяр цогтыг барьж ороод намын дарга цогтгөл баяр цогтын нэрийг барьж ороод тэнцээ хүмүүс үзэл санааны асуугаад тэр хүнийг батлаад болохгүй. Тэгэх чинь одоо баяр цогтыг тавихаар арчилсан нам ялагдсан эсвэл баяр цогт хятадны ирлээд баяр цогт оюутлахаа ийм мэдрэл муутай юмтай чинь тойрч ирүүлээ гэдэг чинь түүхтэй шүү дээ. Харин нам дотор ингээд дайснууд нам дотор орчиход байна л да. Харин тэгэхээр чинь үзэл санааны дайснууд манай нам дотор орчиход байна шүү дээ. Тэгэхээр нэгдэхэд их хүнд байдалд орчод байгаа юм. Тийм. Тэгэхээр энийг л ойлгож хараач гэдэг байхгүй юу би. За өөр юу байна ханд асуулт өгөөд нэг ганц хоёр юу очоод. Өнөөдөр үйл ах Өвгөн партизаны яриа үнтэй байна гэсэн байна. За тэгвэл нарч гişээ эртнээсээ орчууд нарчууд монголчуудын олон жил дарагт оромжтой хулснуудаа гэсэн байна. Тийм шүү дээ. Санал нэг.
хэд чирэггүй хоёр гэж байна. Аадснаа өдөө санаан дээр байхад Джейкоч өөртөө намаас гараад явах болов гэсэн байна. За. Тэгээд өнөөдөр бол үйл агуулт зөрчилдөж нэгэн дээр очлоо шүү дээ. Өдөө санаан дээр байх юм бол жонхооч энэ нэгтлээ шалтгаан үзсэн л да тийм. Тэгэхээр энэ нэм нэглэгдэх худлаа угаар ингэж фашист коммунистуудаар хамгийн гол манай нам дотор манай үзэсгэлэнтэй дайснууд яваад байл та. Тийм. Тэгээ намайг хаглаас болохгүй шүү дээ. Тийм. Тэгэхээр энийг дийдүүлсэн ойлгосоо гэж бодохгүй би. За. Тийм сайхан цаг ирэх болтугай. Ирэх болтугай гэж энэ жилд ирүүлнэ, заавч ирүүлнэ, хамтдаа байж байгаа ирүүл биш баха. Тэгээд үйл явц дээр ойрхон энэ нэг үйл явц дээр зөрчилдөг сэдвүүдийг яг маргааш таны зав ямар юм? Гэхдээ маргааш чинь 3 дахь өдөр шүү дээ. Тийм. Зав юм байна. Айгуу амжихгүй шүү дээ. Амжихгүй юу? Тэгээ үйл явц маань чинь дараагийн сэтвчийн үйл дээр хэрүүлэх гэсэн. Жидэн таны хэлээд байгаа шүү дээ. Жорлын эрдэнэ 110 сая доллар та болохоор энийг авилгатай тэмцэх газар өгөөд энийг араас нь явах хэрэгтэй гэдэг байгаа шүү дээ. Юу харин тийм. Би болохоор наад чи худлаа ярьж байгаа маа л гэдэг байгаа шүү дээ. Тэгээ тэрэн дээр хоёлоо Баярлалаа цаад үчнэ. Тэгээ. За баярлалаа. Тэгээд ширлээ түгээгээд өгөөрөө. За.